За энэ хэлхний эсэргүүцлийг болъё. Тэгэхээр энэ талаас нь хөвөл илүү оновчтой. R3 R6-ын хоорондоо цуваа нийлбэр эсэргүүцэл нь R3 дээр нэмэх нь R6 цуваа шууд нэмж олно. Тэнцүү 6 ом. За энэ 6 ом маань R5 буюу 12 омтой зэрэгцээд ерөнхий эсэргүүцлийнх нь уруу хэмжтгүүн. За энийгээ R гэж. Уруу хэмжтгүүн эсэргүүцэл тус бүрийнхаа уруу хэмжтгүүнүүдийн нийлбэртэй тэнцүү энд R5 байгаа. R5 гэвчиж. За тэгэхээр эн чинь өөр 12 энд 2-ыг өгнө. Тэгэхээр 12-ны 3 буюу энэ 3-ын нийлбэр эсэргүүцэл нь 4 ом болно. За энэ 4 ом нь R2 буюу энэ 4 омтой цуваа. Тэгэхээр эдгээр нийлбэр эсэргүүцлийг R4 дээр нэмэх нь R цуваа очиж шууд нэмчихнэ. Нэмээд 8 ом ингэж олж болно. За нийт 8 ом эсэргүүцэл маань R4-тэй зэрэгцээ. За энэ эдгээр нийлбэр эсэргүүцлийг R давхар штрих гэж. За зэрэгцээд ерөнхий эсэргүүцлийн уруу хэмжтгүүн эсэргүүцэл тус бүрийнхээ уруу хэмжтгүүнүүдийн нийлбэртэй тэнцүү байдаг. Шууд орлуулах юм бол 8-ны 1 нэмэх нь 8-ны 1 буюу 4-ний 1 буюу R давхар штрих нь 4 ом болно. 4. За энэ 4 ом маань R1-тэйгээ цуваа. Тэгвэл ерөнхий эсэргүүцэл маань R1 дээр нэмэх нь R давхар штрих буюу 1 дээр 4 нэмээд 5 ом. За ингээд энэ хэлхээний маань нийлбэр ерөнхий эсэргүүцэл 5 ом. За энийг шууд тооцоолох, шууд тайлбарлах, шууд бодоо авч байгаа юм үйлүүд ашиглаад. За R6 дарамж хөвчлөлийг олох юм байна. За бүгдээ ерөнхий гүйдэл ол. Ерөнхий гүйдэл маань E1 гүйдэлтэй тэнцээ. Өөрөөр эсэргүүцэл нэгээр гүйж байгаа гүйдэлтэй тэнцээ. За энэ маань ерөнхий хүчлэл 30 вольтыг хуваадаг нь ерөнхий эсэргүүцэл 5 ом буюу 6 ампер. Энэгээр 6 ампер гүйдэлгүн. За тэгвэл ууны хүчтэл маань E1 өөрчлөлт нь R1 буюу 6 вольт. Энд 6 вольт хүчтэл унж байгаа юм чинь энэ хоёрын нийлбэр 30 вольт. Тэгвэл U4 маань 30-аас хасдаг нь 6 буюу 24 вольт. 24 вольт. Саяны R1, R4 хоёр цаваа учраас хүчтэл хуваагдчих юм. R1 дээр 6 вольт унж байгаа юм чинь нийт 30 вольтынх нь үлдсэн 24 вольт нь U4 дээр унана гэсэн үг. За тэгэхээр E4 гүйдэл маань U4-ийг хуваах R4-тэй тэнцүү буюу 24-ийг 8-д хуваахаар хэдөө 3 ампер. Ийшээ 3 ампер гүйдэлгүйхээр ийшээ үлдсэн 3 ампер гүйдэлгүйн гэсэн үг. За тэгвэл U2 гэдэг маань E2-ыг өөрчлөлт нь R2. E2 гүйдэл нь 3 ампер. 3 амперыг 4 үржүүлэхэд 12 вольт. 12 вольт. За тэгвэл U5 маань хэдөө? U4-өөс хасдаг нь U2 буюу 24-өөс 12 вольт болж байна. За тэгвэл E5 гэдэг маань U5-ыг хуваах нь R5 омын хуулиар. За тэгээ 12-ыг 12-тойгоор 1 ампер. Ийшээ 1 ампер юм чинь ийшээ 3 амперыг үлдсэн 2 ампер гүйдэлгүн. Тэгэхээр R3, R5 цав, R6 цаваа очир ижилхэн 2 ампер. Тэгвэл U6 гэдэг маань E6-г өөрчлөлт нь R6 буюу 2 амперыг 5-аар үржүүлээд 10 вольт. За дараачийн даалгавар C даалгавар. За шууд бодлого одоо авч. E6, E3
тэнцүү ягдлыг нэр цоо. Энэ болохоор өмнөх даалгаврын уруу үйлдэл хийдэг даалгавар байна. Тэгэхээр өмнөх даалгавраа сайн хийж ойлгосон хүүхдүүд энэ даалгаврыг гүйцэтгэж хийхэд хэлбэр байх болно. За энэ маань U6-г хуваах нь R6 буюу 2.5-ыг 5 дахаар T.5 ампер. Ийшээ T.5 ампер гүйдэг гэсэн үг. За U5 маань U3 дээр нэмэх нь U6. Шууд омын хуулиар шууд U3 олох юм бол I3-ыг R3 үржүүлнэ. За тэгэхээр I3 чинь T.5 R3 чинь 1 буюу өөрөөр хэлбэл T.5 вольт нэмэх нь 2.5 вольт буюу 3 вольт. 3 вольт. За тэгвэл I5 U5-ыг хуваах нь R5 буюу хэдөө 3-ыг 12 тухаар 4.1 ампер. 4.1 ампер. За тэгвэл I2 чинь I5 дээр нэмэх нь I3 буюу 2.1 дээр 4.1 нэмэхээр 4.3 ампер. Энэгээр 4.3 ампер гүйж байна гэсэн үг. За харин бид нар эхлээд U5-ыг олцсон. Одоо U4 олох юм бол U4 чинь R4 чинь R2 R5-тад зэрэгцсэн учраас энэ хоёрын нийлбэр хүчтэл нь U5-тад тэнцүү. U2 гэдэг чинь I2-ыг үрждэг нь R2 нэмэх нь U5 буюу за I2 чинь өөрөө 4.3 үрждэг нь 4 нэмдэг нь U5 чинь 3 буюу нийлбэр 6 вольт. Нийлбэр 6 вольт. Одоо ерөнхий юу болох вэ? Хүчил AV болно. За энийг хоёр анзаа болно. За өмнө харгаар шууд хувь авчаа да. AV ерөнхий хүчил тэнцүү U1 дээр нэмэх нь U5, U4. Өөрөлд энэний хүчлэлээр энэ хүчлийг нээх юм бол ерөнхий хүчлэлтэй тэнцүү. За энийг бол өмнөх даалгавраас ойлгож авч болно. За тэгэхээр U1 чинь өөрөө I1-ийг үрждэг нь R1, I1 гэдэг чинь I4 дээр нэмэх нь I2. За I4-ийг олъё. I4 чинь U4-ийг хуваах нь R4 буюу U4-ийг бид нэр 6 вольт гэж олсон. 6-гаа 8 тухаар 4.3 ампер болно. 4-ний энэ 3 ампер дээрээ бас энэ 4.3 амперыг нэмэхээр 1.5 ампер. 1.5 ампер. 1.5-га 1 омоор үржүүлнэ шүү дээ. 1 омоор үржүүлэхээр нийлбэр U1 хүчил 1.5 вольт хүчтэл. 4-ний за I4 нь U4-ийг R4 туваана. За энэ чинь 6-аг 8 тухахаар 4.3 I2 чинь бас 4.3 нэмэхээр чинь 4.6 1.5 1.5-ыг үржүүлээд U1 хүчил маань 1.5 вольт. За тэгвэл энэхий хүчтэл AV 1.5 дээр хэдийг нэмэх вэ? 6-аг нэмээд 7.5 вольт. Сүүлчийн дээд даалгавар. За энэ дэр гүйцэтгэх болох юм байна. I3 чинь 3 ампер бол I5-ыг олгоно. За I5 гэдэг маань U5-ыг хуваах нь R5 буюу за энэ чинь U3 дээр нэмэх нь U6-г хуваах нь R5 гэсэн үг. Энэ R5 чинь өөрөө энэ хоёртой зэрэгцсэн учраас энэ хоёрын нийлбэр хүчтэл нь
R5 хүчлээ тэмцээ. Тэгэхээр за энэ хоёр чи хоорондоо цуваа чирэг гүйдлүүд нийжлэх нь 1 ампер. За тэгэхээр 1 амперыг үүсгэх нь энэ эсрэгүүцэл чинь 1.5. 1 амперыг үүсгэх нь 5 хуваадаг нь R5 чинь өөрөө 12. 12 буюу 1.5 ампер. За бид нар O4-ыг болчихлоо. O5-ыг болчихлоо. Одоо E5. E5 чинь O5-ыг хуваах нь E4 чинь өөрөө O4-ыг хуваах нь R4 буюу O4 чинь O2 дээр нэмэх O5 хуваах нь R4. За энэгээр 1.5 ампер гүйдэл гүйж байгаа. Энэгээр 1 ампер гүйдэл гүйж байгаа чи энэгээр гүйж байгаа гүйдэл нь 1.5 ампер байна. За тэгэхээр O2 хүчил маань 1.5-ыг үрждэг нь за эсэргүүцлүүд маань 4, 12, 8. Үрждэг нь 4 нэмдэг нь O5 маань E5 үрждэг нь R5 буюу 1.5-ыг үрждэг нь 12 хуваадаг нь хэд вэ? R4 чинь 8. За энэ хоёрын үржүүр 6, энэ хоёрын үржүүр 6, 12, 1, 12-ыг 8-тай 21.5 ампер. 1.5 ампер. За энэхийг гүйдлийг бол дараа нь. Энэхийг гүйдэл маань E1-тэй тэнцүү буюу E4 дээр нэмэх нь хэд вэ? E2 болж. Өөрөөр хэлбэл энээр гүйжих болоод энэ 2 сална. E1-ээр гүйжих гүйдэл маань E2, E4 бол сална гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийн нийлбэр гүйдэл нь E1-тэй тэнцүү буюу хоёулын ижил 1.5 учраас 3 ампер болж байна. За дараа нь энэхий хүчлэг. За энэхий хүчлэг шууд Ом ойлоор болчихно. Энэхий хүчил АВ тэнцүү ерөнхий гүйдлийг үүсгэх нь ерөнхий эсрэгүүцэл. За энэхий эсрэгүүцлийг бид эхний даалгавраар 5 Ом гэж олсон. За энэгээ шууд ашиглажээ. Тэгэхээр энэхий гүйдэл нь 3, 3-ыг 5-аар үржүүлээд энэхий хүчил АВ нь 3-ыг үүсгэх нь 5 буюу 15 вольт. За энийг өөр аргаар шалгаж үзье. Энэ дээр унж байгаа хүчил хэд вэ? O1 маань гүйдэл нь 3, 3-ыг 1 омоор үржүүлэхээр чинь 3 вольт. 3 вольт. Харин O4 хэд вэ? O4 чинь гүйдэл 1.5, 1.5-ыг 8-аар үржүүлэхээр 12 вольт. Энэ нэрийн нийлбэр хүчил их хөвчлөлт тэнцвэрийн 15 вольт. Энд хариун таарж байна.